Хүнсний нойрны нийт хэрэгцээний 90% Өмгөө аймгийн төвөөс татдаг байсан цогц цэцэг сумынхан энэ жил өөрсдийн гараар тарьсан төмсгөлтийн ногоо хүнсэндээ эргэлэхээр болсон байна. Тэдэнд устгаатай сахинаас хамгаалсан ойн зурстай тариалангийн талбайд Energy Resource компани байгуулж өгчээ. Цогц цэцэгчид мал аж ахуй эрхлэн мөн тойрсон уурхаануудад ажиллаж орлогын их хөөсрөө бүрдүүлдэг байсан. Тэгвэл тэдний амьдрал газар тариалан эрхлэх аж ахуйн шинэ хэлбэр орж ирж байна. Хүчтэй салхитай усалгаагүй тариалан эрхлэх боломжгүй газар зүйн онцлогтой цогц цэцэг сумынханд Energy Resource компани 15 га талбайг хамарсан хамгаалтын ойн зурсыг байгуулж улмаар усалгаатай тариалан эрхлэх боломжийг нь бий болгохоор зорж байна. Энэ жил 5 га талбайд 6000 гаруй моц тарж ойн зурс бий болгосон сумын 59 өрх энэ зурс дотор хүнсний ногоо тарж анхны жилийн хугацаа хорон амсны баяраа тэмдэглэлээ. Тийм одоо шар будаа шиг өрнөж ийм том болтлоо урган нэгдэж бас л их гайхамшигтай байгаад тий. Тэгэхээр зэрэг альва одоо хөдөлмөрөөр хийж л үр шим нь бол гарч ирдэг юм а гэдэг одоо энэс хавар заашиг байна. Энэ одоо манай иргэдэд манай мартын орлогыг нэмэгдүүлэх мөн тэр үүднээс тэрнээс гадна одоо эрүүл хүнс одоо амьдралд эрүүл хүнс хэрэглэх юм чухал одоо ач холбогдолтой юм арга хэмжээ болж байна. Нутгийн төмслөө манжин байцаагаад өргөн хэрэглээний хүнсний ногоо тарихын зэрэгцээ тарвас хулуу цэцэгт байцаа зэрэг нарийн ногоо тарьж туршсан байна. Анхны жил гэхэд ургац сайн байна гэсгэж байла Energy Resource компани тарьсан ногоонд сэтгэл зүтгэлөө зориулж хамгийн сайн ургац тарсан иргэдийг 5-8-ацад өрсөлдүүлэн мөнгө урамшуул олгосон юм. Мөн 9 төрлийн хүнсний ногоо тариасан ногоочин сайн туяад шилдэг ногоочин өргөмжлөл 300 мянган төгрөгийн хамт олгосон байна. Иргэдийн тарьсан ногоог усалж арчлах хамгаалтын зурсыг сэтгэл гарan хамгаалсан компани байгаль орчны ажилтан Баталгыг шагнан урамшуулжээ. Хүмүүс нь машинаас сэтгэлийг гүнзгийснээр одоо өөрсдийнхөө одоо энэ юунд хөрсөн зэрэг болсон авч хүмүүс маш гоё амттай хурдан болсон. Одоо ногооны аж ахуй бол ингээл байнга л эрхлэн гэж боддیں۔ Тэгвэл энэ жил харин энержийн талбай өсөн юм дээр ногоо тариаж байгаа. Одоо ашиг шимэн өгч эхэлж байна. Цогц цэцэгчид хүнсний ногооны тариалан эрхлэгэл ногоогоо зарж борлуулах асуудалгүй. Ойр орчмын уурхаануудад нийлүүлэх боломжгүй. Энэ жилийн ургацаа хурааж урамшсан тариаланчид иргэчид илүү олон гад хүнсний ногоо тарих урам зоригтой ажиллаж байна. Energy Resource компани нийгмийн хариуцлагын бодлогын нэгэн хэсэг болсон тариалан эрхлэлтийг дэмжих энэхүү төсөл нутгийн иргэд өөрсдөө хөдөлмөрлөж хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангадаг үр шимийг нь хүртдэг болоход чиглэгдсэн байсан юм а.